Одоо бүгдээрээ өөрсдийнхөө мэргэжилд тохирох Advanced Sample Project-уудыг нээ ингийн тулд Sample Files-ийг сонгоод архитектуруудын хувьд RAC, орших инженеруудын хувьд RME, BBG инженеруудын хувьд RSD Advanced Sample Project-ийг сонгоод нээгээрээ өмнөх жилүүдээр бүгдээрээ Properties Palette болон Project Browser-ын талаар авч үзсэн. Бид зарим тохиолдолд эдгээрийг санамсаргүй байдлаар хаачихдаг. Энэ үед та бүхэн View tab дээр товшоод User Interface багж дээр товшоод Project Browser-ын тусламжтай Project Browser-ыг Properties-ийн тусламжтай Properties Palette-ийг гаргаж ирэх боломжтой. Бүр эсвэл та бүхэн хоосон газар маус хоёроо товшоод гарч ирэх сонголтуудаас Properties, маус хоёроо товшоод Browser дээр авчиад Project Browser-ыг сонгох замаар гаргаж ирэх боломжтой. Дан ганц Project Browser гэлтгүй зарим мэргэжлүүдийн хувьд нэмэлт браузерууд ашиглах шаардлага гардаг. Эдгээр нь ажиллах хэсгийг багасгаж өгдөг. Гэхдээ Project Browser болон Properties Palette-ийг иймэрхүү байдлаар байршуулах нь шаардлагатай тохиргоонууд болон харагдцуудад хандахын тулд цөөнгүй scroll гүйцэх шаардлага гарч болох юм. Тиймээс та бүхэн эдгээрийг өөрсдийнхөө шаардлагад нийцүүлж тохируулж чадах боломжтой. Хамгийн нийтлэг арга бол ихэнх хүмүүс Project Browser-оо баруун гарталтай байршуулдаг. Ингийн тулд та бүхэн цэнхэр нэртэй хэсгээр маус нэгэд дарж ирэх замаар зөвгөөрөө ингээд Project Browser-ийн маань байршлыг илтгэсэн хар хүрээ харагдж байгаах. Өдөрөө баруун гартал руугаа шахъя. Ингээд босоо чиглэлд хар хүрээ маань гарах ёстой гэдгийг анхаараарай. Хэрвээ та бүхэн дээд ribbon талдаа хоног хөнгөсөрийг байршуулбал хэвтээ чиглэлд гарах болно. Баруун захтаа байршуулаарай. Энэ үед нь маус нэг авах хэрэгтэй. За ингэснээр бүгдээрээ Project Browser-ын scroll edition доош нь гүйлэхгүйгээр шаардлагатай харагдцуудаа шууд хандах боломжтой болж байна. Эсвэл та тэдгээрийг дээрээс нь давхар тавих боломжтой байгаа. Ингийн тулд мөн л адил цэнхэр нэрнээр маус нэг дарж чирээд хулгууныхоо курсорыг Properties Palette-ийн цэнхэр нэрний төвд авчаарай. Тэгээд хулгууны курсорыг ав. Ингэснээр эдгээрийг давхарлаж өглөө. Тэгээд та бүхэн эдгээр таабуудын тусламжтай хооронд нь шилжих боломжтой байгаа. Хэрвээ та бүхэн буцаагаад салгахыг хүсвэл эдгээр таабууд дээр нь маусны дарж ирэх замаар салгаж өгөөрэй. Тэгээд мөн адил цэнхэр нэрэн дээр маусыг дарж ирээд анх байсан байдлаар нь голдуулж хуваахыг хүсвэл доод төв хэсэгт нь сонины хөнгөсөрийг авчиад маус нэг авах хэрэгтэй. Мөн түнчлэн та бүхэн хүснээрээ тэдгэрийг сонгож багасгах, параметрын нэр болон тэдгээрийн утгуудын багны хуваалтыг тохируулж янзлах боломжтой. Хэрвээ та хоёр дэлгэцтэй бол Properties Palette болон Project Browser зөөх замаар нүүд дэлгэцэн дээр байршуулах боломжтой гэдгийг анхаараарай.